Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ тэмцээн 11 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа лээ. Татварын албаны энэ жилийн зорилт болох нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн баримтын хэрэгжилт сэдвийн хүрээнд нэвтрүүлэг маань бэлтгэгдэж байна. Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ 2017 уралдаанд тань мэдэх үү нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Өмнөх дугаараар татварын талаар иргэд хэрэмтлэгтэй байдаг талаар болон оролцогч багууд мэдлэг авахлаараа хэрхэн өрсөлдөж байгааг хүргэсэн билээ. Энэ удаагийн дугаараар баримтын талаар иргэдийн ойлголт ямар байдаг талаарх сурвалжилгаар эхэлж байна. Ер нь бол аль ч улсуудын баримт байдаг. Тэгээд дээрээс нь өртгийн албан татвар гэж шүү дээ. Энэ бол эдийн засгийн эрүүл байгаа эсхийг шалгадаг бас хэмжүүрийнх нэгэнтэй шалгуурууд. Тэгээд бусад бүх оронд бол тэр өртгийн албан татварууд байдаг. Аль ч худалдаа 8 хийсэн бол тэр нь буцаад олгогддог. Зарим ард түмэнд яг одоо өнөөдрийн шиг гадаадынханд бол ерөөсөө өртгийн албан татварыг бүгдийн 100% заавал өгчдөг ч юм. Тийм газрууд бас би баримтыг ер нь би бүртгүүлдэггүй. Гэтэ манай найзууд бол бүртгүүлээд мөнгө төгрөг аваад тэгээд ер нь явж байгаа. Тэгэд сая энэ жилийн төлөлт хийгдснээс хойш ер нь хүмүүс аяг өрчмтэй хийж байгаа харагдчихэв. Худалдаа авагчдын бас нэг өөрсдийнх нь юунаас шалтгааллах байх л та. Яг нь ихүүл өгөхгүй байх тийм үү. Зүгээр хүмүүс яг бизнес эрхэлж байгаа хүмүүс нэхгүй бол өгөхгүй байх болж өгөлтэй сүлжээ авахгүй байна, компьютер ажиллахгүй байна ч юм уу тиймэрхүү юмнууд бол байгаад идэг. Тийм. Хүмүүс яг нь ихэд авал өгөх ах л та. Тийм. Гэхдээ яг жижиг дунд бизнес эрхлээд баримтаа өгөөд нөгөөдөлд маань татвар их ноогдоод ирэхлээр тэрнээсээ цухтаагаал басаал нөгөө хүмүүсийн жохон мөнгөнд эрхлэж байгаа ах л та мэдхгүй би л тэгж боддоо шүү. Тэгээ өгөхгүй байхлаар заа заг үрхий шиг ч юм уу гэж бодол заримдаа ааштай үедээ нэхэл аваад тэгэл явчихсан шүү. Ер нь бол баримт бол чухал асуудал. Харин энэ нэг л юм хаанхаар гэдэг. Тэрний аюулгүй байдал тэр баримтуудаа янз бүрийн юм тулгаалагдахгүйгээр задлагдахгүйгээр тэр дамжуулах тэрний одоо аюулгүй байдлыг хамгаалах. Энэ асуудлыг шийдэж чадвал баримт бол дэлхийд даяар төвтөр тэр асар их хурдтай одоо ажиллаж байгаа энэ үед бол энэ хамгийн чухал мэдээллийн систем. Татвар төлөгчтэй хандаад хэлэхэд энэ жил маань бол одоо үнэтэй хуулийн хэрэгжилтийг өрчимжүүлэх хэмжээл байгаа. Үүнтэй холбоотойгоор нийт иргэд маань та бүхэн бүгдээр одоо худалдаа авалт хийх бүртээ төлбөрийн баримтыг одоо заавал авч заншаарай. Тэгээ авсан төлбөрийн баримтаа заавал системд одоо татварын албаны нэгдсэн системд илгээж баталгаажуулж байгаарай гэдгийг хэлэхэд 2016 оны дүнгээр бол нийт одоо хэвлэж өгсөн баримтны 50%-ийг иргэд маань баталгаажуулдаг байгаа. Тэгэхээр та бүхнийг худалдаа авалт хийх бүртээ баримтаа аваарай. Баримтаа аваад систем үлгээгээрэй гэж хэлэх юм. Та хэдийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш ч үйлчлүүлэгчдийн худалдан авалтын баримтыг олгодог болсноор суглаанд хамруулах боломжтой болно. Ингэснээр таны бизнесийн идэвхжүүлэлт нэмэгдэж, худалдан авагч нартай танд талархах болно. Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем та болон таны улс их орон ирээдүйн хойч үедээ хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт. Эргэн та төрөн хүндэл, өөрийгөө хүндэл, үүнийгэн баримтаараа баталгаажуул. Мандах төтөл дээд сургуулиас оролцож байгаа Мандах 25 багийнхан байна. Бид жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг татварын хуулийг хэн сайн мэдэх вэ тэмцээнд оролцоход бэлэн болоод байна. За Мандах төтөл дээд сургууль УГАС-д 2009 оноос хойш тогтмол оролцож 1-ээс 3 дугаар байрыг эзэлсэн амжилтыг үзүүлсээр ирсэн. Удирдамжийн хувьд өөрчлөлт орсон бөгөөд үндсэн 5 хэсгээр бусад багийнхантайгаа өрсөлдөхөөрөө илүү онцлог татварын ааст болж байна гэж үзэж байна. Нэвтрүүлэгт оролцогч 6 баг энэ удаад баримтыг хэрэгжүүлэхийн ач холбогдлыг иргэдийн оролцоо талаас харуулсан зураг тууц бүтээх даалгаврыг гүйцэтгэнэ. Энэ удаад тэд хэрхэн өрсөлдсөнийг сонирхцгоё. Бидний дараагийн их юм болохоор баримттай холбоотой зураг тууц бэлтгэх байгаа. Тэгээд энэ баримтыг хэрэгжүүлэхийн ач холбогдлыг иргэдийн оролцоо талаас нь харуулсан зураг тууц бүтээн гэж байгаа. Тэгэхээр ер нь бол иргэд маань яг баримтын ач холбогдлыг ойлгосон байгаа. Жилийн хугацаанд баримтаа бүртгүүлээд суулаагаа буцаа олголтоо авсан. Тийм болохоор бас бизнес эрхлэгч тал
бусдаа бас яг энэ баримтыг олгох тийм ач холбогдлыг нэг үзүүлсэн. Одоо энэ баримтыг болгосноор бизнес эрхлэгч маань суудхан төлж байгаа болохоос биш өөрсдөөс нь авах байгаа. Тэгэхээр энийг ингээд иргэдэд төлчих юм бол өөрөө ч гэсэн дараа нь баримтыг авах шүү хүн болгол айлгын эцсийн эрхлэгч болж байгаа. Тийм болохоор энийг ингээд нэвтрүүлэх талаас нь нэг төр зураг тавьсан бүтээл зүгээр юм болгож үзэж байна. Бараа бүтээгдэхүүн маань үйлдвэрлэгчээс хэрэглэгчэд хүрэхдээ бөөний худалдаач, жижиглэнгийн худалдаач гэх юм уу маш олон шат дамжлагыг дамжаад нэмэн хүртэх шингээд эцсийн хэрэглэгчд хүрдэг. Тэгэхээр эндээс бид нар юу харж болох нь вэ гэхлээр одоо тэр нөө хэрэглээндээ төлж байгаа буюу нэгдсэн үртгийн албан тушаалын ачааллыг бол эцсийн хэрэглэгчд хүрч байгаа. Тэгэхээр өнөөдөр яг манай зарим бизнес эрхлэгчид нэг тийм буруу ойлголттой байдаг нь нөөцлөгч болж гэн нөөцлж гэн гэхээр өөрийнх нь халааснаас зардал гарч байгаа мэт ойлгодог. Тэр бол тийм биш юм. Эцсийн хэрэглэгчийн одоо төлж байгаа татварыг дамжуулан буюу суудхан төлж гэн гэж ойлгох хэрэгтэй. Ерөнхийдөө бол нөгөө нэг зураг туудсныхаа ерөнхий зураглалыг гаргасан л да. Тэгээд яг толгой хэсэгт нь болохоор ураа өгөөж бичээд тэгээд татварын ерөнхий газар ТНЗ гээд байгууллагын лого ингээд хийгээд тэгэнгүүтээ нөөтийн баримтаа идэвхтэй бүртгүүлэгч тэгээд идэвхтэй бүртгүүлгүйгээд хоёр хүн ингээд харьцуулсан байдлаар хийвэл юм. Татвар төлснийхаа үр ашгийг хэрхэн хүртэхээ хүмүүс маань мэдэхгүй ба тийм учраас баримтаа авахгүй байгаа. Тэгэхээр бидний гаргасан санаа болохоор баримтынхаа үр нөлөөг хүмүүст таниулах гэж утгатай зураг гаргасан байна. Энэ зурган дээр маань болохоор эхлээд кассын машинаас одоо худалдаа авалтнаас баримт маань ингээ гараа явж байгаа. Тэгээд энэ гүүр болохоор юу илэрхийлж юм гэхээр одоо худалдаа авагч баримтаа авснаар энэ гүүрийг давж байгаа маань нэгэсэндээ орлого зарлага маань нотлогдож татвар төлөх олцлоо хангаж байна гэсэн. Тэгэхээр энэ гүүрийг дахиж байгаа дараагийн шиг хийж байгаа. Тэгээд энэ гүүрээр ингээд гараа явж байхад ингээд зарим хүмүүс болохоор нөгөө баримтаа дэлгүүрээс авч гараад тэгээд бүртгүүлэхгүй ингээд хайчдаг штеп. Тэгэхээр тэнд нь нөгөө нэг энэ гол байгаа. Энэ гол руу болохоор тэр баримт маань ингээд унаад орсож байгаа. Тэгээд баримт унаад урсаад энд болохоор юу үзүүлж юм гэхэд нөгөө голд ингээд урсаад явж байгаа баримт маань хүмүүс ингээд түүгээд авч байгаа. Яагаад түүгээд авч байна вэ гэхээр нөгөө баримт чи өөрөө иргэдийнхээ хувьд буцаан олголт суулаа, орлого зарлага хянах гэж мэт маш олон үр дагавартай. Нэгсэндээ цаасан хэлбэрээр байгаа боловч мөнгөний нэг илэрхийлэл гэсэн утгаар. Баримт гэдэг нь нэгдсэн системд бүртгэлтэй албан ёсны төлбөрийн баримт. Баримтад дараах мэдээлэл агуулгадана. Нэгдүгээр төлбөр тооцоо хийгдсэн огноо дахин давтагдшгүй төлбөрийн дугаар. Хоёрт худалдаа эрхлэгчийн нэр, татвар төлөгчийн дугаар. Гуравт худалдаа хийгдсэн бараа ажил үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ. Дөрөвдүгээр төлбөрийн болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан байдаг бөгөөд цаасан болон цахим баримт байна. Тэгэд манайхаас нэг ганц хоёрын жижиг санаанууд гараад байгаа юм л да. Ерөөдөө баримтыг бүртгүүлэх нь яг шууд утгаараа биш гэсэн дам утгаараа болон өөрөх гэрийнхаа хяналт санхүүгт хяналт тавих ч гэдэг юм уу. Одоо би энэ сард үндсэндээ юм зүйлээ одоо нөгөө баримт дээр ингээд тусгагдаад өгч байгаа шүү дээ ингээд дүнгээрээ тэрүүг ерөөхдөө ар гэрийн дээр хяналт санхүү дээр хяналт тавихаа тэгээд цаашлаад баримтаа бүртгүүлснээс нөгөө хуримтлал заны ёсон дор хуримтлал үүсгэж ийн гэж хэлж болно шүү дээ нөгөө дараа сарынхаа бидний дотор 20% буцаа аавна гэхэлэр ингээд хуримтлал үүсгэх сайн талтай юм уу тэгээд бас дээр нөгөө суглаа гэж байгаа шүү дээ тэгээд тэрийг ерөөхдөө илүү түлхүү харуулсан би ерөөхдөө өдөр тутмынхаа хэрэглэн дээрээс ингэж энүүгээр би суглаанд оролцож болох юм байх шүү. Эндээс би буцаагаад ерөөхдөө хонжуур авч болох юм байх шүү гэсэн нэг тийм суртал ухуулгатай тиймэрхүү чанарын мэдээллүүдийг өгсөн. Тэгээд зураг туудсан дээр болохоор бас зарим нэгэн юунуудыг хуулийн зүйл заалтууд байна шүү дээ. Тэгээд хүмүүс энийг анзаараад хараад байдгүй. Тэгсэн мөртлөө өдөр тутамд яг хэрэглэгдэж идэг тиймэрхүү хуулийн зүйл заалтуудыг нэмэлтээр ингээд нэг хэсэгт нь оруулж өгд юм уу гэж байна. Таны төлж байгаа одоо энэ нөөц болохоор улс орны тань сайн сайхны төлөө хэрэглэгдэж байгаамаа гэсэн нэг тийм өргөн цаар хүрээтэйгээр өргөн цаар хүрээт утга агуулгах тийм брошюруудын санаа илэрхийлэлд дэвшүүлэхээр манай баг ярилцж ажиллаж байгаа.
Манай сургууль нь нийт 1600 оюутантайгаас санхүү бүртгэлийн тэнхимд 500 гаруй оюутан суралцж байна. Татвар Нэгтлэн бодох бүртгэлийн ангууд маань энэ тэмцээнд оролцож байгаа. Шинэ ирээдүй баг мэдчилж байна. За энэ нэвтрүүлгийг үзснээр татвар гэж юу болох, татвар төлснөөр ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг мэдэж авч байгаа гэдэгт итгэлтэй байна. Энэ нийт оюутнуудтай болон бусад баг хамт олондоо амжилт хүсье. Баримтыг шаардах тэр юм яаж өдөөж өгөх вэ гэдгийг гаргаж ирэхэд бол тэгээ тэр өдөөгч хэн байх вэ гэдгийг бас болохыг хичээсэн. Тэгээд харин өдөөгч нь харин хүүхдүүд нь байх хэрэгтэй байна гэдгийг зурагт хуудасаар илэрхийлж гэж бодсон. Тэгээд хамгийн гол нь хүүхдүүдийг яаж өдөөх вэ гэхээр хүүхдүүдийн хамгийн дуртай зүйл болохоор нэг Дисней баатрууд, хүүхдийн киноны баатруудаар дамжуулаад хүүхдүүдийг эцэг эхээсээ ч юм уу ямар нэгэн газраас бодолтой авалт хийсэн тохиолдолд ийм баримт нэхэх хэрэгтэй гэдгийг ойлгуулахыг энэ зурагт хуудсан дээр гаргаж өгье. Ийм баримтыг өгүүлэхийн тулд одоо тэр ийм баримтыг авж байгаа худалдаа авагчийг л өдөөх нь чухал гэсэн талаас худалдаа авагч талаас бидний зүгээр одоо манай өгж байгаа зөвлөгөө болохоор худалдаа авагч шаардлагаасаа илүүтэйгээр тэр ийм баримтыг өгөх гэж байгаа одоо худалдаагч одоо бизнес эрхлэгч чинь ийм баримтыг өгөх нь одоо заашгүй энэ хүндээ хэрэг одоо худалдаа авагчид хэрэгтэй. Дахиад надад өөрт хэрэгтэй гэдэг тэр хандлагыг л бид нар нийгэмд бий болгоод өгчвөл тэр худалдаа авагч ийм баримт шаардлагаас илүү нөгөө ийм баримтаа аваарай, юугаа аваарай одоо гэж хэлэх. Энэ нь айгүй чухал ахгүй юу? Зөндөө болоод даваад үүсдэг юм лээ. Жишээлх юм бол одоо төр засагт ямар даваад үүсэж байгаа хэрэг төсвийн ардлыг бүрдүүлэх нь хүчин зүйл болно шүү дээ. Тэгээд дээрэс нь бас ингээд мэдээлэл захимжаад илүү ил тод нээлттэй болсноор болохоор мэдээлэл олон сайжрна гэж үзсэн. Гол зүйл бол бидний зурагт үзсэн дизайн байгаа. Тэгээд дизайны хувьд бол постэр болон инфографикийг хоссон байдлаар авч үзвэл их зүгээр юм шиг санагцсан надад. Тэгээд ингэж авснаар ямар давуу талтай гэхээр илүү өргөн үрээтэй мэдээллийг энгийн байдлаар хүргэж чадна. Тэгээд аж ахуйн нэгж болон иргэн хуулийн эдийн талаас нь нийгэмд эрэг хүлээлт өгөхөөр мессежийг өргөх тийм постэр хийвэл зүгээр юм аа гэсэн санагдана. Урамжлалт систем хэрэгжүүлэхээс өмнөх татвар төлөгчдийн тоо тэгээд нөөтийн орлого маань нийт татрын орлоготой хэлжсэн хувь хэмжээ болон дотоодын нийт төлөв хэлжсэн хувь дараа жил одоо урамжлалт систем хэрэгжүүлснээр хэрэгцээр ямар бас нэг графикаар илүү харуулж өгөх хэрэгтэй байна. Ийм баримт өгнөхээр заавал нөөц төлөвч явах хэрэгтэй гэж ойлгоод байгаа шүү дээ аж ахуйн нэгтэй. Тэгэхээр ингээд нөөц төлөвч биш байсан ч гэсэн одоо суглаанд оролцох тийм суглааны дугаартай аль биесны ийм баримт хийх хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгэхээр энийх нь ялгааг харуулсныгаа бас зураг тууц дээрээ оруулаад тэгээд том мэдээлэл оруулаад загвар дизайн тэгээд иргэн аж ахуйн нэгжийн давуу талуудаа оруулсан ийм мэдээлэлээр одоо постэр хийвэл зүгээр ах тийм. Та нарын авсан боловсрол гэдэг аюу гоё тэ байх юм бол татрын албаны тийм боловсрол тэ цаашаа тийм ингээ хийгээд явна шүү дээ юм бол тэгэхээр аюу сайн энэ нухацтай л хатсан байна. Санаа оноо хийлээд тийм ээ. Зураг санаач гэсэн машин даалт өгдөө өмнө гарсан юмнуудын ямаргүй юм байна санаа авах юм байгаад аваад тийм ээ. Остро иргэд илүү бүртэмжтэй байхаар илүү тэмдэглэлэг хүний нүдэнд тусгай тийм их байдлаар хийх зүгээр ах тийм хүмүүст сэтэл өгөх зорилгоор тийм оюун үг оруулж юм тийм энэ заалнаа болохоор ботоод зураг болон зургамал зураг гэсэн маа тэгэхээр зургаар идэвхжүүлээд илүү сонирхолтой болсон. Өвгөн гэхээр манай нэг хүч болж байна. Хүнийг хараад зургаараа хараад тэрийг ойлгоход илүү ойлгомжтой байвал илүү гоё байна. Тийм. Ийм баримт гэж бол хүн байгаагүй шүү дээ 16 оноос гадагсан шүү дээ. Тэгэхээр энэ байгаагийн давуу тал нь юу вэ? Байхгүй өмнө хахад ямар боломж байхгүйсэн ба одоо ингээд ийм баримт гэх юм давуу талтай маа гэсэн ийм л хэцүүс гэсэн үг шүү дээ. Нэг хүн дэлгүүрт ороод нэг талх авснаар л тэр хүний амьдрал өөрчлөгдөж байгаа юм гэж хэлдэг юм тийм. Ингэж хийвэл ямар вэ? Зүгээр одоо яг эндээс харах юм бол яг гол руу урсаад тэр доороос нь голоос нь хүмүүс давж яах гэдэг юм. Баахан хогийн хог төвдөл хүмүүс шиг харагдчихсан юм. Уруу хайлт авчихгүй гэж ойлгоод байна. Тайлт юм санаа. Тэгэхээр энэ дээр голынхаа оронд одоо хүн зүгээр гудамжинд явж байгаад ив хэрэгтэй ажих юм. Эсвэл дэлгүүрээс гарч байгаад ив хэрэгтэй аях байдлаар зураг оруулж зүгээр байна л та. Тэгэхээр яг энэ санаалын өөрчлөлт болгоно гэдэг нь
Тэгэхээр яг энэ дээр нөгөө хүний нөлөө орж иж нөгөө ийм баримтанд хаягдах учраас энэ дээр сонирхолтой болохоор яг эхнээс нь оруулаад хүний нөлөөгөр ингээ оруулаад амт харилцаа байна гэсэн тий. Тэгээд зурган дээр бас одоо энэ бол эхний хөлрөөр зурсан зураг байгаа шүү дээ бидний тий. Тэгэхээр одоо эцсийн хөлрийн зураг маань одоо зураг тус бүр дээр бас нэг тайлбарууд явж байгаа тий. Одоо баримт бол нэг ийм байна гэж. Телевизээр гарч байгаа шүү дээ нөгөө ошин шогийн продакшнуудын хийсэн шторкууд байна. Тэрэн дээр бол хангалттай одоо юу гэдгийг баримт одоо иргэн худалдаа авахч иргэд биднэрт бол ямар ашигтай гэдэг бол би бол тодорхой хэмжээнд хангалттай сурталчилж байгаа гэж боддог. Тэгэхээр өнөөдөр нөгөө талаас бизнес эрхэлж байгаа хүмүүс өнөөдөр баримтыг тэднийг л бид нэр баримтыг өгдөг болгох одоо энэ одоо энэ орлогыг одоо худалдаа авалтаа энэ нөтөсийн нэмэгдүүлэлт албан дотор урамшууллын систем бүртгэдэг болох талаас л тийм зөвхөн тэр иргэдийг тэр баримтыг бүр илүү одоо хүн болгон шаардж авдаг. Тэр чинь зах дээр очиход чинь хүмүүс манайх баримт гарахгүй шүү хүмүүс хаяа явдаг. Тэрийг авдаг болох шаардлага илүү их шаардлагыг тавих. Тэр их бодлоос нь л тэгээ илүү их шаардлага тавих. Одоо тэгээд дээр нь одоо юу гэдгийг бас нэг юу яхад одоо нэг арай өөр одоо иргэд би эндээс авах ёстой шүү ч гэдэг юм уу одоо зарим нэг юм дээр бол гомдол санал ирдэггүй шүү дээ тий. Одоо тэрнтэй холбоотойгоор одоо та нарын даалгавар дээр байгаа автомашины зогсоол дээр жишээлбэл одоо өнөөдөр хэрэглэн дээр одоо тээврийн хэрэгс хэрэгэлдэггүй юм гэж баг байхгүй болсон. Одоо тэрнтэйгээ холбоотч бошуурын нөгөө зөв тууцны чинь санаа гарч болно шүү дээ. Татварын хуулийг хэн сайн мэдхээс идэвхтэй уралдаан тэмцээнд идэвхтэй оролцсон. Энэ тэмцээнийг маш олон жил одоо зохион байгуулж байгаа. 11 жилдээ зохион байгуулж байгаа. Татварын мэргэсэн зөвлөлийн нийгэмлэг түүний удирдлага мөн одоо энэ тэмцээнд идэвхтэй оролцсон нийт ихтэй сургуулиудын оюутнуудаа баярлал талархснаа илэрхийлээ. Мөн бүгдээрэнд нь ажил сарлан өндөр амжилтыг хүсье. 2016 оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж байгаа нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль зааснаар нэмэгдсэн өртгийн албан татвар суудган төлөгч гэдэг нь хувь хүн хуулийн этгээд үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая төгрөг төрсөн өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтан бүртгүүлэх хөргөдлөө харьяалах татварын албанд гаргах бөгөөд татварын албанаас гэрчлэлгээ олгосноор суудган төлөгчөөр бүртгэгдэнэ. Улаанбаатар дэмжлэг сургуулиас орж байгаа шинэ ирээдүйн багийн ахлагч Батбаяр байна. За манай баг постероо яаж хийсэн бэ гэхээр ерөөдөө баримт ирээдүйн бодлого хуримтлалыг үүсгэх зөөрөнд ор хийсэн. Хүмүүс 2% буцаан олголтыг нэг хуримтлал талаас нь харж үзээч. Энийг хуримтлал болгоод ямар яасан юм бэ гэсэн нэг тэмхүү санаанаас өрөөгөө гаргасан. Тэгээд ерөөдөө баримтынхаа нөөдөөс малчнаас ахуулаад энэ цикл нь буцаад төсөв төрөө төсвөөс буцаад яаж малчин зэрх үү гэдэг талаас нь цикл ерөөдөө аваад утсан. Тэгээд энэ дээр Монгол Улсын газар нутгийн болохоор ерөөдөө барьд өгж байгаа яг идэвхтэй газруудын зургуудыг бол ерөөдөө оруулж гисэн. Тэгээд манай судалгааны бодлохоор хүчээ сонхор зах байсан. Хүчээ сонхор зах нь ерөөдөө одоо Монголыг нийт махны хэрэгцээг хангадаг. Тэгээд махны хэрэгцээг хангадаг учраас махтлаас нь авч үзье гэсэн боршоороо санааг нь гаргаж ийсэн байгаа. За одоо энэчнээс тайлбарлавал манай малчин маань малаа дууд ирээд худалдаач махаа зарна. Гэхдээ энэ одоо Монгол Улсын нөөцийн шилжих зүйлийн 7 дугаар бүлгийн 14-ийн 1-ийн 4 заасны 1-ийн 14 заасны дагуу мах болон сүүсүн бүтээгдэхүүн, жимс, ногоо энэ бүтээгдэхүүн үнийн нөөтийн 10%-ийг шингэсэн дүнгээр нь тооцож одоо арилж байгаа хийнэ, борлуулалт орлогоо хийнэ гэсэн хууль байдаг. За энэчнээс нь малч маань махаа зараад худалдагч заа. Манай худалдагч маань болохоор жилийн борлуулалтын орлого нь 50 сая хүрсэн бол нөөц суудган төлөгч болж баримтыг хэрэглэгчид буюу эцсийн хэрэглэгчтэй худалдан баримтлах гэсэн хуулийн дагуу явж байгаа. За энэчнээс худалдагчийн баримтаа хэрэглэгчид өгнө. Хэрэглэгч нь баримтаа аваад яах вэ гэвэл бүртгүүлэх боломжтой. Бүртгүүлэхэд бол мессежээр болон утсаар захимаар гэсэн 3 хэлбэрээр бүртгүүлнэ. Бүртгүүлээд та супер азтан болж болно. Хэрвээ та супер азтан болоод байртай ч юм уу машинтай болно. Байр машинтай болно гэсэн санааг ерөөдөө гаргаж өгсөн байна. Энэчнээс бас нэмэгдсэн өртгийн шийдэлцэн хуулийн дагуу хамгийн гол хууль нь болохоор та буцаа нөөтийн төлсөн баримтынхаа буцаа олттой 20 хүртэлх хувийг буцаа авах боломжтой гэдгийг зэрэглэр ингэж харуулж өгсөн. Тэр нөөтийн татвар төлсөн бусаа төсөвтөө орно. Манай төсөв маань дээшлэх гэсэн утга санааг энэ зурган дээр агуулж өгсөн байна. Энэ төсөв нь буцаад дэмжлэг болж малчин дээр ирнэ гэсэн ийм циклийг ерөөхдөө бол авч хэрэгжүүлсэн байгаа байна. За баримтанд баримтаа бүртгүүлээд одоо нөөтийнхөө буцаа олголтыг одоо буцааж авах боломжтой. За энэ болохоор бидний гаргаж байгаа шинэ санаа нь болохоор одоо нөөтийн бас машин гэж байгаа. За нөөтийн бас машин болохоор банкны нөгөө одоо карт уншдаг бас машинтай илүү төстэй. За бид нэр одоо худалдаа авалт тутамдаа одоо нөөтийн тэр бас машинд картаа уншуулснаар бидний одоо буцаа олголт нь бүгдээрээ тэр одоо нөөтийн нөгөө бидний карт нь хоримтлагдаж явах юм байна. Энэ болохоор одоо
бидний одоо хэрэглэгдэж байгаа баримтуудаас хамгийн хялбар тэгээд бас нөгөө нэг одоо баримт хэвлэх шаардлагагүй байгаа. За тэгээд одоо Монгол улсын иргэн бүр одоо хурууны хээгэр бүртгэлтэй иргэн бүр одоо баримтанд автоматар бүртгэгдсэн байх бөгөөд энэ нь одоо цаашлаад одоо таны хурууны хээгэр бүртгэгдсэн одоо таны бүх мэдээллийг агуулсан одоо жишээлбэл банкны карт шиг юм уу тэр бүгдтэй чи ингэж холбогдсон байдгаараас илүү давуу талтай байгаа. За мөн дээрэс нь бидний одоо гаргаж байгаа нэг шин санаа нь гэхлээр худалдаачны зээл гэдэг миг одоо банкнд ингээ хэрэгжүүлж эхэлье гэсэн иймэрхүү санаа гаргасан. За энэ нь болохоор ерөнхийдөө хоёр нөхцөл байдлыг баримтлана. Эхнийх нь болохоор та нөөтийн суудган төлөх жаах хэвээр, хоёр дахь нь болохоор та орлогоо баримтаар баталгаажуулсан байх хэвээр. Энэ нь болохоор баримтцыг хэмээн л ороод өөрийнхөө аккаунтаар нэвтрээд за та өөрийнхөө одоо өдөр тутмын орлогыг одоо нөгөө нэг дансны хуулах маягаар хэвлэж гаргаж ирсэн тохиолдолд одоо энэ нөгөө хоёр дахь нөхцөл нь бүрдэх юм байгаамаа. За Улаанбаатар эдийн сургуулийн шинэ ирээдүй багаас гаргасан шинэ санаа юм байна. За тийм анхаарал тавьсанд баярлалаа. Татварын алба татвар төлөгчийн хооронд гүүр болон ажилдаг татварын мэргэжсэн зөвлөхийн зөвлөгөө болон та бүхэнд хүргье. Бизнес эрхлэгч хүн бүрт хэрэгтэй татварын талаарх зөвлөгөөнд анхаарлаа хандуулна. Тендертэй холбоотой асуудал байна. Энэ тендертэй холбоотой асуудал бол аж ахуйн нэгжүүд дээр бол тун одоо зарим нэг ойлголоо өндөр төлшүүлдэг. Тэр нь юу вэ гэхээр тендерд орохын тулд заашгүй одоо нэг татраа төлсөн байх хэрэгтэй гэдэг. Тэгдэг тийм үү? Тэгжээж одоо шалгуулнаа л гэдэг ингээд юм. Тэгтэл яг үндсэн тендерийн шалгуулалт маань зүгээр одоо үн шүү дээ. Тэгтэл энэ татвар дээр яах гэж одоо хугацаанд төлөөгөө өөр гэж, хугацаанд байгаа өөр гэж ингэж байгаа даа. Тэгвэл тэр шалгуулалтын дээрээ бол энэ тендерийн одоо хэрэгтэн дээрээ бол хугацаанд төлөөгөө өртөө байх юм бол оролцуулахаа болж хэрэгтэй. Хугацаанд байгаа өртөө компаниуд оруулах тийм боломж нээж хэрэгтэй байна. Эн чин өөрөө яаж яах вэ? Тэр компаниуд бол дарамт учраад байгаа. Хугацаанд төлөөгөө компани бол ойлгомжтой. Тэр бол цаашид ямар нэгэн байдлаар тэр нөгөө тендерийн одоо тэр шалгуулалт үндсэн нөхцөл бол таахгүй. Хугацаанд байгаа өртөө компаниуд оруулаад шалгуулаад ингээд явах нь зүйлээ яг татварын ерөнхий хуулиараа тэр хоёрыг яах гэж одоо ангил зааж гэсэн. Тэр ачааллуудын бас гаргаж ирмээр санагдаж байгаа маа. Хоёрдугаар бол манай энэ компаниудын хувьд бол одоо яадаг вөхөр одоо гайлтай машин гэж нэг асуудал. Одоо бүхэл нягтлангууд бол бүхэл одоо аж ахуйн нэгжтэй нэрийг хэрхэн яаж одоо баримтжуулах вэ гэдэг асуудал тун хурцаар тавьчих. За гайлтай машин гэдэг ингээд судлаад үзэхээр одоо альч одоо татрын гайлын тухай хууль, гайлын албан татвар бол гайлын тухай хуулинд бол ямар нэгэн тийм зохицуулсан зохицуулт байдаг. Тэрийг бол яг хөгжүүлсэн гэдэг байдлаар л аваа явчихдаг. За эндээс яг гөхөр одоо та бүхэн санаж байгаа одоо 90 систем юу гэдэг одоо тэр нэг 60-аар юм аавуулдаг. Тэд нар бол зох хэмжээгээр бол татвар төлсөн. Гэхдээ тэрийг одоо нөгөө гайлын тухай хуулиар бол импортлоор оруулсан бол гайлд ямар нэгэн байдлаар мэдээлээд бүртгүүлж үүсэх одоо тайлбарсан байх хэрэгтэй гэдэг. Гэтэл энийг бол бүртгүүлж үүсэх чадаагүй одоо хүртэл одоо хүмүүсийн нэгэн толгойн хэлсэн асуудал байдаг. Энийг бас нэгтгэж одоо хэрэгтэй. Тэгээд энэ бүхнийг одоо яаж одоо хуулийн хүрээнд одоо хөлийн зөвшөөрөгдсөн тэр одоо зардлын ангиллаар нь одоо тэр бичвэртэйхэн одоо иж бүрдлэр нь бүрдүүлэх үү гэдэг асуудал. Том асуудал болт юм аа. За мөн тэнцэн одоо энэ юу гэхээр одоо энэ аж ахуйн нэгжийн хувьд бол энэ алдангийн хэмжээ гэдэг юм уу энэ татрын өрний асуудал байдаг. Энэ хизээд яаж одоо бодогдох вэ гэдэг ч юм уу. За энэ бүхнийг бол одоо яг мэргэжлийн компаниуд бол сайн зөвлөж өгнө, сайн тусалж өгнө. Өөрөө өөрсдийнхөө одоо тэр нэг санаа зовж байгаа асуудыг бол энэ мэргэжлийн байгууллагууд даатгаж өгснөөр та бол илүү их одоо бизнесээ одоо өөрийнхөө одоо бизнест илүү их цаг зав зарцуулах юм боломжтой юм байт юм аа. Бид нар бол яг хөөд тэр маш их одоо төлөвлөлтийг сайн хийх хэрэгтэй. Татрын төлөвлөлтөө хийх хэрэгтэй. Бизнесгээ төлөвлөгөө хийх хэрэгтэй. Би дандаа одоо юу гэдэг өнөөдрөөр одоо юу гэдэг бухимаа хийгээд байна. Тэр одоо маргаашийн дараа сарын жилийн төлөвлөгөө гэж бизнес байгууллагууд ягаа байдаг. Тэр нь одоо тэгээд юу гэдэг одоо нэг төлөвлөгөө одоо нэг жилийнхэндээ гаргасан тэр нь одоо тэгэл дахиж сөхөж үздэг тийм цаас баймаар тэрийг аймааруулах хэрэгтэй байна.
биднийхээ дагуу ажилладаг байна. Ингээл бизнес чинь өөрөө яг цаг хугацаанд явж ирнэ. Алдагдлгүй болж ирнэ. Цаг хугацааны хайжинд орчхоор компаниуд байна. Тэгэл алдагдлыг хүлээх гэж байна шүү дээ. Тэгээ татрын өрнөд хаалдаг. Татрын өрнөд жоожигдаад ирэхээр яг алдан торгуул нь бодогдоод ирнэ. Тэгээ эндээсээ эхлээл хүмүүс үгүй бачимдаа эхэлдэг шүү дээ. Тэгэл ер нь энэ татрын дарамт гэдэг ачаал болж өөрсөнд нь харагддаг тийм. Тэрийг бид төлөвлөл ингэж явуулсан бол ямар ч асуудалгүй болол ингэж явчихна. Мэргэжлийн байгууллагуудаараа хандаад манай энэ жил одоо ямар орлого авах юм бэ? Тэр орлого ийм орлого авах юм ба ийм зардал болж байна. Энэ дээр татрын ямар нөлөөлөл гарч ирэх болов тийм үү? Энэ дээр бид юуг нь анхаарах хэрэгтэй. Бид хэдийдээ ямар татруудаа тайлгнаад ингэж явах уу? Ийм боломжууд нь маань одоо юу байна гэдэг чинь. Ингээд нэг мэргэжлийн байгууллагуудаар хандаад ирэхэд бид бол та нарын өмнөөс нөгөө танаа бизнесийг хийж аваад ордог залуу мэддэг юм байна. Энэ компаниуд бол татрын нөлөөлөл ийм гарч ирэх юм байна. Энэ дээр бол та хүн яг энэ хугацаанд энэ дээр ингэж анхаараа орлого бол яг ингээд одоо юу гэдэг үйлчлэгийн хэмжээгээр харьцуулаад ингээд яваараа гэдэг юм уу тийм үү? Зарим нэг газрууд бол ингээд урчиж орлого урчаад өгчөөл одоо бушуу түргэн одоо баримтаа өгөөд гэдэг ингээд шаарддаг юм байдаг шүү дээ. Тэр чинь урчиж усан орлого орчоод байгаа бол тэр ажил нь хийгдэг үр тэр чинь урчиж усан орлого гэдэг нь байлгахаас өөр. Ингээд борлуулалт хүлээж авч байгаа. Тэгэхээр зарим газрууд бол яг өгөхөөр мөнгө өгч утаал бушуу түргэн одоо нөөдийг гадааныг өгөөж тэгээд ингээд хэлдэг. Тэгэл тэр компани хүлээж авчирчгээл тэр цагийн уушаас ирлээ нөгөө татрын жаалууд босоод одоо хүлээж. Тэгтэл зардал байхгүй. Зардлаа өрөөждөг. Тэгэхээр ч татрын ачаал маань гэдэг гараад ирчихсэн. Тийм ээ. Тэгэхээр орлого зарлага маань зайлшгүй байнга уялдаатай байх тэр зарчмыг л бид барих хэрэгтэй. Тэр үндсэн бизнесийн одоо юу гэдэг татрын одоо зөвлөмжийн хамгийн одоо суурь ойлголт бол орлого зарлага уялдаатай байх зарчим гэдэг нь маш сайн ойлгох хэрэгтэй. Хизээч зардал гарах өөр орлого олохдохгүй асуудал. Зардал гарч ийна гэдэг маань цаанаа бол тийм ээ. Өндөр байдлаар орлоготой байгаа л. Хувь хүн хуулийн этгээд үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая төгрөг төрсөн өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтан бүртгүүлэх хөргөдлөө харьяалах татврын албанд гаргах бөгөөд татврын албанаас гэрчлэлгээ олгосноор суудхан төлөгчөөр бүртгэгдэнэ. Шилдэг татвар төлөгчийг шалгаруулахдаа тухайн байгууллага нь татвараа хуулийн хугацаанд төлсөн татврын хууль тогтоомжийг чанд биелүүлэн ажилдаг гэх мэт шалгууруудыг үнсэлж жил бүр уламжлал болгон шалгаруулдаг билээ. Ингээд 2016 оны шилдэг татвар төлөгч байгууллагын төлөөлөлтөд уулзсан ярилцлагын болон хүргье. За үндэсний шилдэг татвар төлөгчдтэй уулзсаар байна. Айбико үндэсний тарилгын эмийн үйлдвэрлэлийн үйлдвэрлэл хариуцсан захирал Болормаатай уулзч ярилцаж байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За яриагаа эхлэхдээ компанийнхаа талаар хэрхэн үндэсний шилдэг татвар төлөгч болсон талаараа бас үзэгчдэд ярьж өгөх. Манай компани бол эмийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Анх бол 2004 он хүртэл Монгол улсад тарилгын эм буюу туслын шингэнийг бол эрүүл авахын шаардлага хангахгүй эмнэлгийн орчинд үйлдвэрлэж бэлтгэх эсвэл импортоор ханган нийлүүлэх ийм зарчимтай байсан. Үүнийг хаалжвал бид нар Монгол улсдаа үйлдвэрлэлийн өндөр идэвхтэй, чанартай, аюулгүй тарилгын шингэнийг үйлдвэрлэх зорилгоор 2004 онд анх байгуулагдсан. Анх байгуулагдахтаа бол бид нар 20 гаруй ажилтнтай 10 нэрийн 4.5 сая ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн эмнэлэг шугамтай байсан. Жил ирэх тусам бид нар бүтээгдэхүүнийхаа нэр төрлийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн хүчин чадлыг өргөжүүлэх зэрэг үйл ажиллагааг авч хэрэгжүүлснээр одоогоор бид нар 120 гаруй ажилтнтай үйлдвэрлэлийн хос сугамтай гэдэг маань болохоор их эзлэхүүнтэй туслын шингэний үйлдвэрлэл, бага эзлэхүүнтэй ампалтай тарианы үйлдвэрлэл гэсэн юм хоёр үйлдвэрлэлийн шугамтай нийт 71 нэр төрлийн 2 сая ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн хүчин чадалтай болж өргөгдсөн. Манай нийт үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний 41 нэр төрөл нь болохоор Монгол улсын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд орсон юм бүтээгдэхүүн байгаа. Бид үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн цагаас эхлээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эм үйлдвэрлэлийн зохистой даатгал буюу GMP-ийн дүрм гэсэн үйл
дөрмийн хүрээнд үйл ажиллагаагаа нийцүүлэн ажиллаж байгаа. Энэ GMP гэдэг нь юу юм бэ гэхээр тухайн эмийг үйлдвэрлэх түүхийн эдийг бэлтгэн нийлүүлэгчийг олд сонгох, түүхийн эдээ тээвэрлэж авчрах, түүгээр бид нар бүтээгдэхүүн үйлдвэрлэх чанар аюулгүй байдлыг нь хангах, бүтээгдэхүүнээ шинжлэх, өвчтөнд очиод ямар үйлдэл үзүүлж байна те бүх энэ үйл ажиллагааг нэгдмэл цогц байдлаар нь ингэж хангаж чанар аюулгүй байдлыг хангаж байгаа энэ нэгдмэл цогц үйл ажиллагааг бол хийдэг. Манай компанийн хувьд энэ дээрх үйл ажиллагааг хэрхэн хангаж ажиллаж байгаагийн маань болохоор үнэлэхээр олон улсын эм үйлдвэрлэлийн аудитын эм сертифарм гэдэг компани 2013 онд манай компанид үнэлгээ хийгээд олон улсын GMP-ийн гэрчлэгээ гэдэг юм батламжийг олгосон. Энэ нь ямар давуу талтай юуг илэрхийлж байгаа юм бэ гэхээр манай бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд гарах боломжтой болж байгаа, экспортлох боломжтой болж байгаа бүтээгдэхүүн маань чанар дэлхийн жишгт нийцэж байгааг ингээд илэрхийлж байгаа гэсэн үг. Мөн 2015 онд Монгол улсад анх удаага үндэсний GMP-ийн батламжийг бас бид гардаж авсан байгаа. Бүтээгдэхүүн үйлдвэрлэж ингэж хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалахаас гадна бид нийгмийн хариуцлагын хүрээнд бол бас жилээр тусам бол олон үйл ажиллагааг бол явуулж байгаа. Түүний нэг тод жишээ нь бол 2006 оноос эхлээд бид нар бол гемодиализ эмчилгээний дэмжих төслийн хүрээнд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш бол одоогоор улсын хувийн хвшлийн дүүргийн орон нутгийн ингээд нийт 20 гаруй эмнэлгүүдэд 70 ширхэг гемодиализ аппаратыг ус цэвэршүүлэх төхөөрөмжийн хамт нийлүүлээд сар тутам өдөр тутамдаа тоног төхөөрөмжийнхаа засвар үйлчлэгийн ашиглалтыг нь бол ингээд хариуцаж ажиллаж байгаа. Мөн хөнгөвчлөх эмчилгээний хүрээнд хүчтэй өвдөлт намдаах эмүүдийг Монгол улсдаа үйлдвэрлэх хэвлэлийн диализын бүтээгдэхүүнийг бас үйлдвэрлэх шин технологиудыг бол үйл ажиллагаанд нэвтрүүлсэн. Санхүүгийн үйл ажиллагааны хувьд бол үүсгэн байгуулагдсан цагаас эхлээд бид хуулийнхаа хүрээнд бол тайлангаа цаг хугацаанд нь гаргаж татвараа бол цаг хугацаанд нь алдалгүй ингээд үнэн зөв мэдээлж төлж байсан. Компанийн үйл ажиллагаа нь жил ирэх тусам ингэж өргөжхийн хэрээр бол улсад төлөх татварын хэмжээ маань бол жил болгон нэмэгцээр ирсэн. Ингээд бид нар 2016 он гэхэд улсад бол 1 тэрбум төгрөгийн юм татвар төлсөн юм байдалтай байна. Бидний ингэж үр ашигтай ингэж ажиллаж байгаа маань үр дүн болохоор ил тод дээр шударгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа компанийн засаглал, компанийн удирдлагуудын үйл ажиллагаа, тэгээд нийт компанийн хамт олонны маань чинхүү үнэн сэтгэлээсээ ажилтгтай ажилласан хичээнгүй энэ байдлын үр дүн гэж би бодож байна. Үндэсний үйлдвэрлэгч байх, дотооддоо үйлдвэрлэл явуулах, улсдаа татвар төлөх энэ үндэсний үйлдвэрлэгч, үндэсний татвар төлөгч байхын давуу тал нь ер нь юу вэ? Ер нь татвар төлнө гэдэг маань бол ер нь орлого олж ашиг олж байгаа компани үйл ажиллагаа явуулжлаагаа бол нэг улсад татвараа төлөх ёстой те үүрэгтэй. Энэ үүргээл бид нар биелүүлж ажиллаж байгаа гэж ойлгож байна. Ер нь компанийн ашиг орлого татвар төлөлт зэрэг нь бол хэрэглэгчдтэй бол шууд хамааралтай байдаг. Ингээд бол бид хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө их зүтгэлтэй байнга ингэж ажиллаж байгаад бол бид бүхэн бахархалтай байдаг. Нэвтрүүлгийн дараагийн үе та бүхэнд хүргэж бэлэн болоод байна. 6 багийн гэрийн даалгавар төгсөн жүжигчилсэн тоглолтод хэрхэн бэлдсэн гэж сонирхцгаая. Анхаарлаа хандуулна. Санамаа. Хөөе санамаа. Би баримтаа цуглуулсаар байгаад ийм их болгочихлоо. Одоо яаж тохируулах вэ? Чил мэддэг шүү дээ. Кэм дүүрсэн хүн шүү. Юу хийж байгаа? Миний охин энэ сарынхаа баримтыг цуглуулсаар байгаад ийм их болчихлоо. Одоо яах вэ? Үгүй ээжээ. Надад наадах ч одоохондоо хамаагүй. Би түмэлтэй кино үзлээ. Та өөрөө очих юм болчих баяртай. Яах шиг юм бэ? Нэрээ. Бэно, бомба, дайр. Чи манайхаар нэг ороод ирээч хөө. Чамтай ярих чухал юм байна. Тийм. Юу болоо дэрмин? Өнөөдөр нөгөө баримтны суглааны тохирол болно гинэ хөө. Би баримтаа цуглуулсаар байгаад ийм их болгочихлоо. Одоо яах вэ хөө? Чи юу бүртгүүлнэ гэж яах юм хөө? Дэрмин.
Энэ утсаар чинь зургийн дараа болоо. Оо, чи чинь товчлууртай утастай биш дээ. Тэгвэл утсаараа нээсч явуулаад болоо. Тэгэл буцаан олголтоо аваад суглаандаа олцсон штэ хөө. Буцаан олголт гэдгийг яадгийн хөө. Жилийн эцэс даасан чинь буцаан олголт ороод ирнэ. Би ч төр засгийнхаа буйнаар 200 мянган төгрөг авсан штэ хөө. Хөөх тийм үү. Тэр хонжуур гэдэг нь яадгийн? Яагаа нөгөө төрж ийм л юм болсон да дэрмэн. Нэрээ өнөөгч янз чинь 20 шараа 2 хулганд идүүлдэг шиг юм болсон штэ хөө. Юу болсон хөө? За тань цаа. Өгшөө намраас хойш цуглуулсан ий баримтуудаа гаргаад ирээч хөө. Нэрээ тэгээд. Одоо ч мөн овоо их юм болсон байгаа да. Харин тийм ээ хөө. Цуглуулсан хэдийн ий баримтыг минь хоёрхан хулган юу ч болгочлоо гэж юу? Та чинь бүгдийг нь цуглуулж аваад мөнгө болгоно гэсэн шүү дээ. Халаг. Ингэж буянда бузар хийх гэжтэй өгшин минь. Хөөрхий. Ингэж л болохгүй шүү дээ дээр минь. Дор нь бүтгүүл хэрэгтэй. За. Одоо л нэг юм ойлголоо. Здравствуйте, дети. Дорогой монгольский друзья. Да. Юу гэж байгаа юм? Das монголч. Мөнгө. Бас баримт мэдрэгдэж байна. Та бүхэнд ямар нэгэн зүйлээр холбогдсон байна. Монгол улс нөөцийн урамшууллын системийг маш ичимтэй бэлдүүлж байгаа юм байна. Зэрэг киноны умаа нөөцийн урамшууллын системийн талаар сайн мэддэм юм. Энийг талаар бусдаар бас түгэд юм. Хаяа байла. Хэзээ ч бүртгүүлдэггүй юм байна. Тэс нэг л тутам шиг мэдрэгдээд байна да. Та үр дүнгийн үсдэггүй юм байна. Сайхан зөв тохиолдсон байна. Хац хэмээр мэдрэгдэж байна. Хоёр бас тэгээд тоо. Энэ яг юу вэ? Нэрээ тийштэй. Саяхан би ий баримтныхаа суглаанаас 20 сая төгрөг хоцсон. Тийм үү, та ямар хацтай юм бэ? Нэг суудан нэг мэдрэгдээд байна да. Чин системийн гадуурлаа. Энэ урамшууллын систем хүмүүрээ орцооч бол. Хажууд хүнээсээ сурц. Нэрээ тийштэй. Манайх ий баримтныхаа суглаанаас дандаа хоцорчод байдсан шүү. Бидний ус яг сандаа нэгт гэж ий баримт авч чившин нэгэн зэрэг хамрагдвас. Нөөтийн баримтаа үл өгөх байгууллага өгөө бөгөөд баримт гүйгэх явдал огт өгөө болж сар болгоны суглаандаа оролцож супер ацтан болж цэнгэлийн мандайг олж болохыг дан ганц бидний иргэний үүрэг хариуцлага мэднэ. Нөөтийн урамшууллын системд нийлээ амрицгай. Далаад тусал нэмэр гэдэг шиг монголчууд байд иргэн бүрийн оролцоотойгоор ахиц дэвшлиг илүү хурдан авчрах боломжтой гэдгийг харлаа. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчтэй.